Сайн төргийн үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлгийг эхэлж байна. Нэвтрүүлгийн Platinum event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. Өнөөдөр бид гурийн ярилцах баг бол Дорнод бүсийн баг Торонто Raptors байгаа. За плей-ины доогуур буюу 11-р байраар өнгөрсөн улирлаа дуусгасан энэ багт ер нь ямар дүгнэлттэй байдаг вэ? Өнгөрсөн улирлын онцлох юм бол ер нь чиглэл нь тодорхой баг мөн үү? Тэг яг нөгөө л сэргээн босголт гэдэг шатандаа яваа ийм одоо лигийн хит хитэн багуудын нэг бол яг харахгүй Торонто Raptors баг. Тэгээд өнгөрсөн удирлыг харах юм бол 15-аас дээш минутыг талбайд өнгөрүүлсэн. Тэгээд тэр нь 50-аас дээш тоглолтод үргэлжилсэн 10 тоглогч ийм байдалтай тоглосон гэж бодохоор яг харахгүй нөгөө нэг сэргээн босголтоо илүү ингээл хөгжлийн лигээс залуучууд удаад ч юм ингэж их ашиглаж байгаа л ийм багийн нэг болчиход байгаа юм л да. Тэгээд ийм амжилтаараа тэгтээ сонирхолтой нь бас Cleveland Cavaliers багтай тэнцсэн байгаа. Тэгэхээр ийм өргөн ротейшн ашиглаж тоглосон мөртлөө нэг баг нь тэнд бүсэд эргүүлсэн. За нэг баг нь бол ерөөхдөө бүстэй бас тиймч дээгүр байр нь бичигдэж чадаагүй сүүлийн байрууд руу багтсан. Ийм бас нэг сонирхолтой статистик бас байна лээ. Тэгээ яг 30 жил хүртсэн. Энэ бол тэгтээ бусад одоо сэргээн босголтондоо яваа нэг уналт хийж байгаа ч гэдэм үү ийм багуудтай харьцуулахад бас ч гэж илүү олон хожил авцсан юм шиг харагдаад байна. За тэгээ бас үзүүлэлтийн статистикийн хувьд бол мэдээж яг тэгээд дундаас хоошоо дандаа бичигдэж байгаа. Ийм л өнгөрсөн улирал байлаа да. Тэгээд бүстэй бол плей-ин яг ард буюу 11-р байранд жагсаад плей-инд ч тоглож чадаагүй, плей-оффт ч тоглож чадаагүй л ийм улирал өнгөрлөө. 7 хожил хэрвээ авсан бол плей-инд тоглох боломжтой байсан. За багийн лидер Арчи Барретигийн хэсэгтээ онцлие. За Никсээс ирснээс хойшоо Торонтод 2 улирлыг өнгөрүүллээ. Гэхдээ өнгөрсөн улирал бол бэрхтэлтэй байсан учраас цөөхөн тоглолтод оролцсон байна. Тэгээд сүүл рүүгээч ер нь Торонто нөгөө 2-р хагасд улирлаа ер нь хаяад тэгээд одоо Барретт за тэгээд үйл солилцоогоор ирсэн Ingram, за Scottie Barnes гэдэг ер нь гол тоглогчтой бол сүүлрүүгээ бүр тоглуулахаач болчихсон. Гэмтлэн зүгээр болцсон байсан ч гэсэн. Барти хувьд хамгийн өндөр оноог буюу 21 оноог баг дундаа бол ямарчсан дуунжилсан байдаг. Өөрт нь бол гоё л байдаг бах тоо. Одоо нутагтаа тоглож байгаа тоглогч болохоор тий. Яг зөв Торонто Raptors багийн хувьд бол ямартай ч сэргээн босголт руугаа авраг авсан жилийнхэн дараагаас тэгээд Кава яваа тэрний дараа жил Siakam Монликсаа хослол ер нь бас тэгж өндөр үзэж чадахгүй юм байна гэж шийдээ. Тэгээд дараагийн улиралд нь Анунобиг улирлын дундуур явуулаад ерөнхийдөө тэр хооронд драфтаар авсан байсан Scottie Barnes гэдэг тоглогч дээрээ тулгуурлаад багаа шууд босгочих. Яг багийн номер 1 лидер болж хөгжих потенциалтай гэж үзсэн. Одоо бусад багуудаас ялгах зүйл нь. Тиймдээ ч ингээд RJ Barrett, Brandon Ingram гэдэг нэг юм өөр дундаж зэрэглэлийн тоглогчтойг аваад ирсэн. Лигийн хамгийн ингээд дундаж тоглогчтой баг л байна гэж хараад. Лигийн хамгийн дундаж багийг нэрлэвэл надад Торонто Raptors харагдаад байгаа. Тэгээд яг Scottie Barnes хүлээлтэнд өшөө илүү хурж ийж энэ баг амжилтанд хүрэх болов. Тэрнээс яг бүрэлдэхүүнийг харах юм бол нэг плей-офф руу дайрах боломжтой. Гэхдээ яг плей-оффт амжилт гаргах гэсэн эргэлзээтэй нэг юм дундаж л баг болчиход байна. Супер за одоо супер ч байх. Ер нь нэг од тоглогч байх. Яг Scottie Barnes All-Star болж исэн үг болж исэн. Одоо энэ дээр ингээд яг өнгөрсөн улирлын Scottie Barnes-ийн статистик үзүүлэлтийг харахаар 20 орчим оноо 7.7 самбар, за 5.5 дамжуулалт, 1.4 пасалт. Энэ дээр 1.1 хаалт бас байгаа. Ийм статистик үзүүлэлтийг 65-аас дээш тоглолтод улиралд оролцоод дунджилсан лигийн түүхэнд 5 дахь тоглогч болж байгаа. Өмнөх нь Larry Bird, LeBron James, Kevin Garnett, Scottie Pippen гэдэг ийм л дөрвөн тоглогч ийм статистик үзүүлэлтийг улиралд дунджилсан. Тэгэхээр энэ тоглогч ийм олон талд ямартай ч тоглогч чадвартай тоглогч гэдгийг баталж харуулад байгаа. За яг хөгжих ёстой зүйл нь мэдээж тоглооны гүйцэтгэлээ өшөө илүү сайжруулах шаардлага байна. За гурван шидэлтэй бас сайжруулах шаардлага. Өнгөрсөн 30%-тай 3-аас шидсэн. Тэгээд энэ дутуу байдлуудаа нөхцөл уг нь хамгаалтан дээр сайн, бие хөгжил сайтай, олон тал тоглолцтой гэд авах давуу тал энэ тоглогчтой олон байгаа. Тэгээд гурван шидэлтэй сайжруулах тэгээд яг энэ клатч тоглолтыг үзүүлж нэгэн сэрний тоглоомоо авах чадвараа илүү сайжруулах шаардлага нь. Одоо энэ улиралд бол түүний 5 дахь улирал нь болох гэж байна. Одоо бол нэгэнтээ одоо 5 жил лиг тоглосон тоглогчийг бол ветеран гэсэн англи руу ерөөхдөө бол оруулдаг. Тэгэхээр ийм тоглогчийн хувьд бол одоо нэгэнт туршлагаж хугацаа нь бол болчихсон байна. Scottie Barnes яагаад энэ багийн гол франчайз тоглогч вэ гэдгийг батлах зүгээр нэг хамгийн энгийн статистик гэдээ харахад л түүнгүүгээр баг нь 39 тоглолтыг сүүлийн 2 улиралд хийсэн байна. За энэ үзүүлэлтүүд энэ тоглолтуудаас
Скотти Барнс тоглоогүй тоглолтуудаас 7 хожиж 32 удаа хожигдсон байна. Тэгэхээр энэ тоглогч яхаарахгүй энэ багийн хувьд хожил байгуулдаг гол түлхүүр тоглогч юм аа гэдэг нь зүгээр хамгийн энгийн жишээгээр ингээл тайлбарлагдчихж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр Барнс ч гэсэн цаашдаа энэ багийн гол тоглогч нь хിവэрэл явахаар харагдаж байгаа. Торонто Raptors-ийн хувьд за 100 нь бол маш сайн идэвхтэй ажиллаж чадсан багуудын нэг. За гэхдээ хоёр тоглогчийг явуулсан хариуд нэрсэн тоглогчид бол олон байгаа. За Крис Буше ямар ч гэсэн ч одоо Торонтоос өөр багт бол тоглож байгаагүй. Тэ. Энэ багтаа нэлээд удаан хугацаанд тоглож байгаад ингээд Boston Celtics баг руу чөлөөтэйгээс болоод гэрээ байгуулад явчихсан. За хамгийн удаан тоглож исэн тоглогч бол байлаа шүү. Тийм баг. Сүүлийн бүрэлдэхүүнээс нэ. Одоо авраг авсан тэр бүрэлдэхүүнээс ганц байсан бүршил болж хуурж штэ тий. За тэгээ Орландо Робинсон гэж бас маш нуруулаг энэ төвийн тоглогч. Тэдний бүрэлдэхүүн өнгөрсөн жил бол байсан. Тэгээ бас гэрээнд тусаад ингээд чөлөөтэйгэнтэй багийг орхисон. Ерөнхийдөө яг Бүшээ бол мэдээж өөрийгөө Торонто Raptors багийн төлөө карьерийнхаа турш сайн тоглож чадсанараа бас фэнүүдийн хайртай дуртай тоглогч нь байсан. Тэгээд эцэст нь яхахгүй ингээд баг бол сэргийн босголт руу явж байгаа учраас түүнийг явуулсан нь бол гэрээ өгөөг нь бол зөв шийдвэр болсон баха. Нийт 7 уйлрал 406 тоглолт 8.9 хоног дундчилсан юм байна. Самбар нь 5.1, 0.9 хаалт. За довтлооны хувьд 48.9, 3-аас 33.9 хувьтай. За тэгээд угаасаа яг хуу Крис Буше сүүлийн жилүүдэд боломж олцсон тохиолдолд гараа гардаг ч гэсэн ер нь л Торонто Raptors карьерийг харах юм бол сэлгэнийхэн тоглогч байсан. За зарим тоглолтын дээр бүр минут олдохгүй ч үе ер нь гардаг байлаа. Тэгээд яг тийм гарааны 4 юм уу 5 номерын тоглогч болтлоо хөгжиж харамсалтай чадсангүй. Тэгээд би хөгжлийн үед ч гэсэн тэгж бас сайн хөгжсөнгүй тийм. Анх байсан турхаа хിവэрэл байгаад байгаа шүү дээ. Яг шидэлтэй тоглогчтой өөрийг нь зөв ашиглаж чадах багт үр бүтээлтэй тоглох потенциал байгаа. Тий, одоо Бостонд энэ үйлрэлд одоо бас яаж тоглох нь мэдээж бас багт ч гэсэн хүлээлт бол байна. Ямар ч гэсэн Торонто Raptors багтаа товтлогоонд оролцоотой тэр байдлаа Бостонд очисноор бас өөрийнх нь хувьд яг зөвхөн энэ үйлрэлийн тухайд одоо Tatum-ыг ирэх хүртэл гэдэг юм уу ядаж илүү товтлогоонд оролцоотой байдал нэмэгдэгч боломж бас уг нь байгаа л болов уу гэж Бүшээгийн хувьд бол харж байна. Энэ багийн ирсэн тоглогчид хамгийн их анхаарал татаж байна. За онцлох юм бол 5 тоглогч бий. Үүний 2 нь бол драфтын сонголт. За харин Инграмын хувьд бол өнгөрсөн улирлал улирлын дундуур ирсэн байгаа тийм ээ. Гэмтлийн бол мат гэхдээ тоглож чадаагүй юу. Тэгээ одоо бид нар Торонто Raptors гэдэг багийн өмсгөлтөө Инграмыг огт одоо талбайд гарахыг хараагүй байгаа. Яг хөө хэдийгээр үйл аль хэдийн ирээд бүр гэрээ мэрээгээ шинээр байгуулад явцсан ч гэсэн гэмтэлтэй гэсэн шалтгаанаар яалтчгүй улирлын 2 дугаараас Торонточ нэг дээшээ зүтгэх боломжгүй ерөнхийдөө нэг уналт хийсэн байдалтай байсан болохоор тэгээд Инграмч гэмтэлтэй таарад тэгээд ерөөсөө тоглоулаагүй. За тэгээд Дэвид Роди нэг жилийн гэрээ байгуулж ирсэн Сандро Мамукелашвили. За өнгөрсөн жил ч одоо нэг тийм өвөрмөц гоё рекорд тогтоогоод амжсан тоглогч бас шинээр энэ багийн төвийн байралд бол нэгдсэн байгаа. За тэгээ нөгөө хоёр нь сая хулангийн маань нэгсэнчлэн 2 драфтын сонголт. За нэг нь бол бүр драфтын 9 дэх сонголт Colin Murray Boyles гэж залуу байгаа. За Дэвид Роди бол яг OKC-гийн зузаан бүрэлдэхүүнд урт улирал ашиглагдсан ч гэсэн плей-оффт бол хэрэггүй байсан. Тэгээд зузаан бүрэлдэхүүнд боломж олдохгүй байсан нэг статус бол яг Торонто ингээд нэг баг дүнгээр туршаад үзэхэд бас муугүй тоглогч байгааг би харуулсан. Брэндон Инграм сая пресизний тоглолтын дээр Торонто Raptors-ийн өмсгөлтөө албан ёсны биш ч гэсэн пресизний тоглолтод оролцоод 21 он аваад сайн тоглолтыг үзүүлсэн. За тус тоглолтод бас Сандро Мамукелашвили яа энэ тоглолт хэл хуурчлаа. Энэ тоглогчийн сэлгэнээс бас маш сайн тоглолтыг үзүүлсэн. Raptors Крис Бүшээгийн нөлөөг үзүүлэх боломжтой. Тэгээд сэлгэнээс шидэлттэй юм төвөнд тоглогч илүү шидүүлж ашиглана. Тэгээд энэ үйлрэлд ч гэсэн спорт бизнесаа илүү ер нь тогтвортой юм дундаж минутыг тоглох боломжтой болов гэж бас харсан пресизний тоглолтыг үзээд. Тийм Сандро ер нь нуруулагддагтай шидэлттэй учраас тэр нь одоо яг энэ орчин цагийн сагсан бөхт бол маш сайн зохицож болж чадаад байгаа. Тэгээд Инграмаас л их хүлээлт байна да одоо яг улирлын тоглолтын дээр ийм урт бүрэлдэхүүнтэй баг гарч ирэх гээд нь шүү дээ. Яг ингээ гарааны тавтыг харах юм бол тэгээд дараагийн хэсэгт угаасаа тэр талаар нь ярилцах байх
Инграмын хувьд өнгөрсөн үеэр 18 тоглолтод оролцоод гэмтсэн. Гэтэ 22.22 хоног дундчилсан байна. За Торонто Raptors-ийн хувьд за багийн 1-2 дугаар лидер Scottie Barnes, Barrett гэдэг ч юм уу те эдгээр тоглогчдын хувьд дандаа драфтын 1 болон 4 дахь сонголт байгаад байна. Тэгвэл энэ удаад тэд драфтын 9 дахь сонголтоор тоглогч авсан. За энэ тоглогч нь харин багт хэр үр өгөөжтэй тоглож чадах юм бол скаутын тайлан бол өнгөрсөн үеэрлийн статистикийн хамтдаа харцгаая. За 32 тоглолтод оролцсон юм байна. 16.8 оноо, 8.3 самбар, 2.4 дамжуулалт, за мөн 1.5 бөмбөг таслалт гэсэн маань тоглохооны хувь нь 58.6. Тэгээ яг байрлалын ингээд харахаар хөшийн товтлогчийн байрал тоглолдог. Ерөнхийдөө нөгөө шийдэлт бол тиймч найдвартай сайн биш. Яг ураас нь шийддэг. Гэхдээ нурууны өндөр нь бол яг энэ топ төвшний мэрэгжлийн төвшөнд бол яг хөшийн товтлогчтой жоохон гологдохоор өндөртэй. 2 м 1 см өндөртэй. Тэр талаас нь харах юм бол яг харахгүй зүгээр SF-ийн л байрлалын баг нуруу харагдаад байгаа юм л та. Тэгэхээр одоо энэ залуу NBA-д орж ирээд шидэлтэй бол ер нь л төлхөө сайжруулах шаардлага бас үүсэх баг. Тэгээд ямар ч сан Toronto Raptors баг бол энэ залуугийн хамгаалтанд нь л найдаж илүү авсан болов. Ямар ч сан зуны лигийн тоглолтын дээр бас анхны тоглолтын дээр 20-с дээш оноо 9 самбартаа авч бас гайхалтай эхлүүлсэн. Багаа нь 4 дараалж очирчод оноо алтар багаа тэргүүлсэн. Залуучууд дундаа бол сайн байсан. За скаутын тайлангийн сонирхуулъя. За бие бялдрын болон оюун санааны хувьд төлөвшөж чадсан тоглогч хатуу ширүүн олон талт тоглолттой урт шугамд тоглоход өвөрмөц арга барилтай хамгаалтад маш идэвхтэй тоглож чаддаг. Довтлогоонд дундын зан шидэлт болон оролтууд хийж тоглодог. Тоглолтыг сайн мэдэрдэг хүчний довтлогчийн байрлалд тоглоход нуруу арай нам хитэж олон байрлалын тоглогчийг хамгаалж чадах давуу талтай. Сул тал нь тогтвортой сайн гүйцэтгэлтэй шидэлт хийхдээ тааруу дамжуулт өгч чадвараач сайжруулах ёстой. За довтлооны олон талт байдалтай болохгүй бол NBA-ийн төвшөнд өрсөлдөхөд хэцүү гэсэн байна. Харьцуулсан тоглогч нь Grant Williams. Ямар гоё тоглогчтой харьцуулаа тийм. Ер нь нэг тийм Grant Williams шиг тийм бахин биетэй. Тэгэхээр тийм өндөр NBA-д бас бүтлгүүцсэн шүү дээ. Яг коллежд бол үнэхээр гоё байсан тий. Яг Grant Williams-ийн хувьд одоо сүүлийн үед л мартагчлаа л та. Хамгийн сайн тоглосон баг нь Бостонд болж хувирж шүү дээ. Тэгэхээр энэ залууг яг нэг юм одоо бахин өөрийн тоглож байх нь дээ тий нэг хамгаалдаг бахин биетэй тэгээ яг 4 номер дээр тоглоход нуруу нь яалтчгүй намддаг нэг ийм л тоглогч болж хувирч байна. Торонто яг нэг нөхөх боломжтой зүйл нь багийнх нь босод одоо RJ Barrett, Scottie Barnes, Ingram гэдэг маш урт ийм өчтөй тоглогч нартай болчиход байгаа юм л та. Тэгэхээр тэр талаас нь харах юм бол бас цаашдаа хөгжүүлээд багийн хамгаалтын бас чухал тоглогч нь болж боломжтой санагдаад байна. 100 ирсэн тоглогчдоос нь харахад бол SF-ийн байрлалд 2 тоглогчийг нэгтгэсэн юм байна. За шинээр гэрээгээ сунгасан 3 тоглогч энэ багт бий. Нөгөө л Brandon Ingram-ийн өвөл хийсэн гэрээ бас энд тооцогдож байгаа. Тийм 120 сая гэрээ өгсөн шүү дээ. 40 сая гэсэн үг шүү дээ. Яг угаасаа тэгээ зах зээл дээр All-Star болцсон хүн л дээ тийм грамд бол 40 сая өгөхөд. Тэгээд дээр нь өөрсдийнхөө салгинцсан ч угаасаа хоосорсон байсан. Бүх гэрээнээс алдсан. Ганц Scottie Barnes өндөр гэрээ авч байгаа. Өөр өндөр гэрээ авч байгаа баг тоглож байгаагүй. Тэгээд Jakob Poeltl ч гэсэн Toronto Raptors бол үнэхээр гоё өсөж дэвчиж байгаа. Тэгээд гол нь Rajkovic тасгалжуулагч өөрөө RJ Barrett бол энэ Jakob Poeltl-ээр үнэхээр гоё ашиглаж чадчихж байгаа. Тэгээд энэ дээр Ingram-ыг ч гэсэн дажгүй ашиглаж болов гэж бодоод байна. Тийм ер нь одоо энэ Jakob Poeltl Торонтогоос өмнөж Spurs байхдаа ийм статистик өнгөрсөн жижигшгээ үзүүлээгүй шүү дээ. Үнэхээр гайхалтай тоглолтыг яхахгүй үзүүлж чадсан. Тэгээд тасгажуулагч нь ч гэсэн ер нь бас төвийн тоглогчоо их ашиглаж өндрүүдээ их ашиглаж тоглолтог ийм арга барилтай тасгажуулагч харагдаад байгаа Rajkovic-ийн хувьд бол тэгэхээр Ingram бол нэг тийм өөр багт очиод тааруу тогломж гэдэг юм уу зохицохгүй шалтгаан угаасаа гарахгүй байна. Тэгэхээр гэрээг нь өгсөн одоогийн энэ цалингийн системд бол хангалттай нөлөөгөө үзүүлчихээр л болов гэж найдаж байна. 100 хэсэг эдгээр солилцоонууд дээр ер нь нийтэд нь авч үзвэл ямар дүгнэлттэй байна. Өнгөрсөн үеэрлийн амжилтаа хэр сайн ахиулж чадах вэ? За яг хөө мэдээж зүгээр Brandon Ingram өвөл ирсэн мэт яг 100-ных дээр бол тийм сайн ажиллаж чадаагүй. Драфтын сонголтын дээр ямар ч сан нэг түлэлттэй тоглогч 9-оор авсан байна. Тэгээд Сандро бол яг хөө сэлгээний ил тоглогч, эцэс гарааны тоглогч хэмжээнд бол карьертаа тоглож үзээгүй. Тэгэхээр
яг Инграмыг тооцвол тэгж сайн бол ажиллаагүй. Гэхдээ сайн ажиллах шаардлага байгаагүй. Өнгөрсөн жил угаасаа бүрэн бүрэлдэхүүнээр тоглоогүй. Тэгээ энэ үйлрэлд яг бүрэн бүрэлдэхүүнээр магадгүй Emmanuel Quickly ч гэсэн энэ багт нэгдсэнсээ хойш яг тоглосон тоглолтуудаа боломжийн тоглож байгаа ч гэсэн хангалттай тоглоогүй. Тэгэхээр энэ үйлрэлд бид гэмтэл бэртэлгүй плей-офф руу дайрсан Toronto Raptors-ыг харах юм болов уу гэж хүлээлттэй байгаа. Зөвхөн яг Raptors-ийн зүгээс ганц өнгөрсөн үйлрэл довтлого нь 20-оос хойш байлаа тий. Хамгаалалт нь бол 20-оос дотгош ороод муугүй байсан. Энэ үйлрэл ч гэсэн гарааны бүрэлдэхүүнийг харуул хамгаалалт муугүй байна. Довтлогон дээр ганц зүгээр айгаад байгаа зүйл нь сайжрахгүйж магадгүй зүйл нь тэдний 3 шидэлтүүд байгаа юм л да. RJ Barrett-ийн шидэлтийн хангалттай биш, Ingram-ийн 3 шидэлтийн хангалттай, Scottie Barnes-ыг бас 30 хүрэхгүй хувьтай шидсэн ч гэдэм. Ингээ Quickly-гээс өөр 3-аас шиддэг тоглогч байхгүй. Эдгээр дандаа нуруулаг урт гартаа хамгаалалт сайтай баг боловч яг довтлогон дээр ингээд бүгдээрээ дундаас хөвчлээ оноогоо авдаг тоглогчд олон байгаа даа. Энэ нь жоохон давхцал дээр асуудал болж магадгүй. Бусдаар бол яг бүрэлдэхүүнийг харахад бол яг түрүүний хэлсэнчлэн лигийн хамгийн дундаж ур чадвартай дундажл баг болчиход байна. Тий, одоо ямар ч гэсэн зүгээр баг эртхий хэлж одоо олон тоглолтын төгсгөлд нэвтрүүлгийн төгсгөлд угаасаа ер нь асуух байх. Плей-оффт бол орон бүст ялангуяа плей-оффын төлөө өрсөлдчгөр хэмжээний бүрэлдэхүүнийг бол одоогоор яг бүрдүүлчихэд байна. Жишээ нь бүхэлдэн All-Star болж исэн тоглогчийг өвөл нэмж авчираад одоо бид нар яг анхных нь альбисны тоглолтуудыг энэ үйлрэлд үзэх гээд байж штэ. Тэгэхээр хүлээлт бол миний хувьд лав бол Торонтод өнгөрсөн жилээс л илүү л амжилтыг хүлээж ин тэднээс бол. Ингээд үзэгчдийн хүрээд 30 баг 30 өдөр нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлын эргэж ирэхдээ багийн энэ үйлрлийн гараас хэлгээний бүрэлдэхүүн ямар байх болоо гэсэн хүснэгтдээ бүгдээрээ танилццгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. Эргэн тавтай морил үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Toronto Raptors-ыг онцлсан дугаараа хүргэж байна. Энэ багийн цалингийн зэстэй үргэлжлүүлэн хамтдаа танилццгаая. За доогуур уналт хийж байгаа багуудыг бодоход бол өндөр цалин зарцуулж байгаа. Онцгой татвартаас 3 сая долларыг. Ер нь тэгээд нөгөө эхний хэсэгт мандлагын маань хэлсэнчлэн яг л дундажл байгаад байгаа. Бүрэлдэхүүн нь ч дундаж байгаад байгаа. Зарцуулж байгаа энэ цалин ч гэсэн тийм бага биш. Гэхдээ тийм бусад багууд шиг их биш. Яг л дундуур нь л яваад байгаа. Ийм баг болчиход байна. Онцгой татварт 3 сая гэхээр ерөнхийдөө нэг 200 сая долларын л төсөв энэ багийг энэ эх үйлрэлд бол харагдаад байна гэсэн үг. Одоо ингээд нөгөө гарааны тавтан жишээ нь лигт хэдийн танигдсан тавт байгаа. Тэгэхээр энэ баг одоо бол унах гэж тоглохгүй. Ер нь плей-офф руу дайрах гэж тоглоно. Тэгээд эртхэн туршиж үзээд болохгүй бол дахиад зэрэг өмсөлт рүү шилждэг ч юм уу тий. Дахиад үнэ үргэж аваад бусдаагаа явуулдаг ч юм. Ундаг бүрэлдэхүүн бол биш байгаа байхгүй. RJ Barrett Ingram хоёрыг цаашаа сольжиж болохоор асетүүд багхгүй. Тэгэхээр ер нь бол Scottie Barnes дээрээ л тулгуурлаад үргэлжлээд явах бах. Тийм зорилготой болоод ч одоо эхнээсээ л Quickly-г Knicks-ээс сольж ирэхэд нь гэрээг нь өгч ийсэн. RJ Barrett-ийг ирэхэд нь ингээ аваалцсан. Ingram-ыг авчираад шууд гэрээг нь сунгацсан. Jakob Poeltl-той гэрээ өгчлөө гэхээр ерөөсөө гэрээнүүдээ өгөөд эхэлсэн учраас энэ баг одоо плей-офф руу дайрах гэдэг. Энэ үйлрэл плей-оффт өрсөлдөөд за тэгээд амжилт олохгүй болвол дараагийнх нь үйлрэлд бол маш олон тоглогчдын гэрээ дуусж байгаа буюу за маш олон тоглогч ашиглаж тоглодог энэ багийн хувьд ердөө 8 тоглогч 26-аас 27 оны үйлрэлд багтаа үлдэх нь байна. За эдгээр 8 тоглогчид 180 сая долларыг зарцуулна. Эдгээр 8 тоглогч нь бүгдээрээ гол тоглогч байна. Тийм. Яг нөгөө багийн суур болсон гол 8 тоглогч нэгэд хэлэхэд буруутахгүй л да. Яг өдөр хамгийн сүүлийн Walter гэдэг тоглогчийг тооцвол. Тэгээд одоо Grady Dick яг за гэрийг нь өгөх бах. Тэгэл бусд нь бол одоо энэ жилийн rookie тоглогчоос бусд нь тэгэл дандаа л одоогийн гарааны тавт үндсэндээ байгаад байгаа байхгүй. Тэгээд ингээ харахаар уусаа плей-офф руу дайрах жил нь энэ жил ер нь болоод эхэлсэн юм байна гэдг нь харагдаад байгаа юм л да. Одоо энэ дараагийн Scottie Barnes одоо 27-оос 28 оны удирлыг харахад ч дахиад энэ 5 тоглогч нь байж л байна. Иймэрхүү нэг 3-аас 4, 5 жилийн урт гэрээнүүдийг угаасаа тоглогч нартай борно. Өгцөн болохоор одоо Quickly-ийн гэрээ ч гэсэн анх хэрэгт нь бараг 5 жилийн гэрээ, 4 жилийн гэрээ хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ 26-аас 27, 27-аас 28 оны удирлгээд одоо дараагийн энэ удирал тэгээ дараагийн 2 удиралд бол
үндсэн энэ тавт зүгээр солилцоол хийдэг хүн бол яг энэ жигтэй хадгалагдаад явна гэсэн үг л дээ. Энэ удирдал тоглох боломжтой боломжит гарааны бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. Түрүүн бас дурджсэнчлэн SF-ийн байрлал дээр ямар ч тач Ingram-ыг аваад ирсэн. Сул тал сул байрлал гэвэл байрлалыг онцлоо. За яг энэ тавт дээр бол баг явж яг цэвэр холбогч гэхэд бас надад бол quickly бас жоохон дутуу санагдаад байдаг. Яг нэг тоглолтын найруулга тал дээр яг мэдээж маш хурдаар ингэж тоглодог оноо авах чиглэлийн тоглогч байж яг нөгөө бусдыгаа тоглох чадвар дээр бол яг quickly бол яг холбогчийн хэмжээнд тоглолтгүй гэж дүгнээд байгаа. Бусад дөрвөн байрлалын тоглогч нар бол яг байрлал хөр дээрээ ямар ч багт утсан гараанд гарч тоглогч бүгд гараанд байгаа. Тэгэд яг уу Райкович засгалжуулагч өөрийнхөө арга барил нь багийн тоглолтыг маш сайн үзүүлдэг. Өөрөө угаасаа Европтой шилдэг гэдгийг баталсан засгалжуулагч. Тэгээд Торонто Рэптерс ирсэн цагаас эхэлээ амжилт үзүүлэхгүйсэн ч гэсэн өнгөрсөөлөлд одоо яаж 30 жил байгуулсан гэхээр ерөөсөө багийн тоглолтоор хин нэгэн тоглогч нь онцгороод гоцлон тоглолтоор 40 оноо аваад хожил төтөлсөн зүйл байхгүй. Яг багаараа тоглосон. Тиймдээ ч бид RJ Barrett-ыг карьерт анхудаага трипл дабл гүйцэтгэх нь харсан. Scotty Barnes 6 орчим дамжуулалт удирдлагын туршид ундчилсан байна. Тэгээд Якоб Полтл ч гэсэн 3-4 дамжуулалт ундчилсан. Ингээ харахаар энэ багаас багаараа ингэж бөмбөг их сайн шилждэг тоглолтын системийг Райкович засгалжуулагч суулгасан. Тийм учраас өөр Raptors дээр ганц хүлээлттэй байгаа юм нь ер нь тоглогчд гэхээс илүү би дасгалжуулагчд нь жоо итгээд байгаа. Яг энэ гарааны тавт яг зүгээр ганц шүүмжин гэвэл яг харахгүй 3 шидэлт л байгаа тийм. Бусдаар бол яг цэвэр холбогч гэхгүйгээр quickly зонд дагуулад бөмбөгөө дагуулад баг Barnes холбогч нь болчиход байгаа шүү дээ. Ороод ирчихэд Barnes, RJ Barrett, Ingram-аас ч гэсэн Ingram өөрөө карьертээ 5 орчим дамжуулалт өгчдөг тоглогч. Ингээд энэ 5 тавуулангаас нь эцсийн дамжуулалт ирэх потенциалтай тоглогчд бас байгаа. Сэлгээний бүрэлдэхүүн хэр чанартай болсон юм бол 100 ирсэн тоглогчдоос нь 2 нь ч одоо сэлгээнд нь орох ийм боломж бол харагдаж байгаа. За энэ Жамал шийдгээд холбогчийг харсан зүгээр маш их зүтгэлтэй. Гэхдээ нуруу үнэхээр намхан. Уг бие хүчний тоглолт сайтай. Нэг Вамлитийг санагдуулсан юм байлээ те. Энэ нэг тийм бахин биетэй. Grady Dick бол танигдсан сэлгээний хамгийн гол тоглогч нь Grady Dick байх нь ойлгомжтой. Энэ жил Grady Dick өнгөрсөн жил лигт бүртгэгдсэн өндөр нь 6 буюу 198 см байсан. Энэ жил 6-7 болцсон билээ. 2 м 1 см өндөртэй болоод өссөн билээ. Тэгэхээр яг энэ 2 номерын байрлал дээр бол ер нь бас том биетэйдээ тооцогдоод эхэлж байгаа гэсэн. Хамгийн олон минутын сэлгэнээс баг тоглоно. Ялангуяа энэ шидэлт дутагдаад байгаа сагсан дээр. За тэгээ Очи Агбажи за яг одоо Utah Jazz гэдэг юм ингээд бас л нэг амжилт тааруу багт байснаас биш сэлгээнээс ашиглахад бол бас боломжийн тоглогч. Бас драфтын дээгүүр сонголт. Тий. За тэгээ түрүүний нөгөө руки залуу 4 номер дээр л гарах нь байна. Гэхдээ нуруу бол түрүү хэлсэнчлэн яхахгүй жоохон намхан болцоод байгаа. Одоо нурууны Grady Dick 2 м 1 болцсон. Төвийн тоглож байгаа хажуу төвшний давтагчийн байрлал гарч байгаа Colin Murray Boyce нь бас 2 м 1 гэд бодохоор яг харахгүй энэ нурууны өндөр бол байрал дээр намханд тооцогдоод байгаа. За тэгээд Сандро бол дагуу сэлгэнээс бол тоглож байгаа хөө. Системд ч гэсэн угаасаа гоё зохицоод тоглож бах. Өмнө нь одоо Spurs гээд бас гоё системтэй баг тоглоод үзчихсэн. Дээр нь одоо Европ тасгажуулагчийн илүү багийн тоглолт эрхэмлдэг тасгажуулагчийн арга барилдаар тоглоод эхлэж байгаа учраас Сандрод бол нэг тийм одоо жоохон доош нь тааруу тоглох байх ч гэдэм үү. Тийм муу хүлээлт бол алга. Харин ч өөдрөгөр Сандрогийн тоглолтыг бол харж байна. Түрүүн тулгаа бас хэлжсэн тийм ээ бүрэлдэхүүнээсээ илүү дасгалжуулагчид илүү итгэж байна гэдэг. За тэгвэл дасгалжуулагч Райковичийг тойрч байгаа туслах дасгалжуулагчдын бүрэлдэхүүн ер нь хэр чанартай юм бол за энэ багт чинь бас драфтаас өсөнд дэвшиж байгаа тоглогчид олон биш дээ тийм ээ энэ тал дээр хэр туршлагатай дасгалжуулагчид. Яг одоо Дарко Райкович дасгалжуулагч ингээд 3 дахь хулигт руугаа орж байна одоо. Ирснээсээ хойш авчирсан 2 дасгалжуулагч бас байгаа. Ниво Симович, Вин Баханаавны гэнэ. За энэ 2 дасгалжуулагчийг дагуулж ирнэ ирсэн. Өөртөө хамт амжилт гаргасан эрх мод байгаа. Тэгээд бусад Дрю Джонс ч гэдэг юм уу бусад эрхмүүдийг бол яг чадвар хэмжээнд бол үнэлж сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямс Райкович тасгалжуулагч бол өөрөө ингээд бага бүрдүүлсэн. Тэгээд ер нь бол түнд Raptors баг бүрэн дүр итгэлийг өгөөд ер нь яг өөрийнхөө хүссэн багийг бүрдүүлээл өөрт нь ингээд өөрт нь эрх мэдлийг хангалттай өгчөөд байгаа. Тэгээд саяны тулаан юм хэлсэнчлээ. Ива Симович тасгалжуулагч бол серб тасгалжуулагч. Цэрвэнэ Зевста буюу Сербийн одоо Red Star Belgrade гэж улаан хол гэж баг байдаг. Тэр багийн хүүхдийн багаас эхэлж тасгалжуулагчийн карьераа эхлүүлээд хамгийн сүүлд
Райковичийн багт нэгтгэхээс өмнө бол UCLA их сургуулийн туслах засгаж жуулагчаар ажиллаж байсан. Тэгэхээр Европын саксигч мэднэ, Америкийн коллежийн төвчний саксон мөнгөгч мэднэ. За тэгээ өмнө бас өөр Шарлотт ч гэдэм үү, Хартфорд гэдэг өөр коллежуудаар бас ажиллаж исэн, туслахаар ажиллаж исэн байлээ. Тэгэхээр яг хаа ахлах байж үзээгүй. Гэхдээ бүх төвчний туслах засгаж жуулагчийн ажлыг бол хийцэн ийм хэрхэн байгаа даа. Тэгэхээр ямар ч гэсэн засгаж жуулагчийнхаа арга барилд нийцсэн ийм туслахууд л ажиллаж байна. Майк Батисте ч гэсэн өмнө бас NBA-ийн багууд дээр нэлээд олон туслахаар ажиллаж исэн. Петэ Алена муу ялгаагүй гэдэг. Туршлагатай туслахууд бол Райкович байна. Тэгээд өөрөө ч гэсэн хэвлэлээр бас шүүгчдийг тэр нэг айхтар шүүмжилж байгаа шүүмжлүүч байд юм уу, хэлэх үгээ хэлждэг. Тоглогч нартайгаа бас хатуу үед нь хатуу харилцаад өөрийнхөө яг одоо удирдлагад байлгаад чаддаг юм засгаж жуулагч учраас. Засгаж жуулагчийн сонголт бол яг энэ залуу яг одоо нэг плей-оффын төлөө дайрах энэ эрен дээрээ ирсэн байгаа энэ бүрэлдэхүүнд бол хангалттай сайн нөлөө үзүүлэх болов уу гэж харж байгаа. За ямар ч тач өмнөх үйлрэлүүдээс илүү хүлээлттэй плей-офф дүрсэлдэх өндөр магадлалтай ийм багийг тэд 100 бүрдүүлж чадсан юм байна. Ингээд үзэгчдээ энд хүрээд 30 баг 30 өдөр нэвтрүүлэг өндөрлөж байна. Өнөөдөр бид Торонто Raptors-ыг онцлоо. Нэвтрүүлгийн гол дэвийн тэтгэгчээр хамтдаа туруулж алхах нь Unitel Group байлаа. Баяртай үзэгчдээ. Баяртай.